Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээн өрөөнд маш их зөвлөж байна. Подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид 12 дугаар ангид төгсөөд мэргэжлийг сонгох гэж байгаа сурагчдаа зориулж бие анагаахын судлаач мэргэжлээр ярилцгаална. Энэ удаагийн подкастын зочноор бие анагаахын сургуулийн молекуляр биологи удам зүйн техникийн багш, анагаах ухааны доктор, мөн хэлбэр багш маань хүрэлцэн ирээд байна. Бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн багштай баярлалаа. За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр багшаа бие анагаах судлаач мэргэжлийн тухай биднэрт тайлбарлаж өгөөч. Ямар мэргэжил юм болоо? За бие анагаах судлаач гэдэг мэргэжилтэн маань маш олон төрлийн салбарт ажиллах боломжтой байдаг учраас их өргөн хүрээний ойлголт болдог. Гэхдээ бие анагаахын судлаач болгонд байх нийтлэг шинжээ дээр нь тодорхойлоод үзвэл ямар нэгэн лабораторийн шинжилгээ туршилтыг протоколын дагуу хийх бүрэн чадамжтай, протоколыг сайжруулах чадамжтай. За дээрээс нь тэр гарсан үр дүнгээ одоо оюун дүгнэлт хийгээд тухайн үр дүн дээрээ одоо зөв байна уу, буруу байна уу гэдэг баталгаа гаргах. За дээрээс нь тухайн өөрчлөлт гарсан байвал ямар эмгэг зам шалтгааны улмаас өөрчлөлт гарсан бэ гэдгийг таамаглах чадвартай. Өөрөөр хэлбэл лабораторийн үр дүнг одоо эмнэлзүүрөө эмчнэртэй холбож өгөхгүйр болдог. Тийм маш чухал мэргэжил байж байгаа. Тэгэхээр энэ мэргэжлэр төгсөөд гараад ямар ажлын байранд албан тушаалдаг ажиллах юм болоо? За манай бие анагаахын судлаачид маань одоо боловсролын чиглэлээр за эмнэлзэн одоо мэргэжлийн чиглэлээр удирдлагын чиглэлээр аль алинаар ажиллах бүрэн боломжтой. Ажлын байрны тодорхойлолтод батлагдаад одоо хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр тухайн судлаач минь өөрөө аль чиглэлээр илүү сонирхож байна гэдгээс хамаарат эмнэлзэн чиглэлээр сонирхож байх юм бол одоо манай ихэнх төгсөгчид ажиллаж байгаа 1 2 3 дугаар шатны эмнэлгүүд, эрүүл мэндийн нэгдсэн төвүүд, за хувийн хвшний лабораториудад бие анагаахын мэргэжилтэн гэдэг ажлыг хийж болж байна. За мөн өөрийнхөө боловсролын зэрэгээ ахиулаад магистр, докторийн зэрэг хамгаалаад ирвэл анагаахын одоо сүүр шинжилгээ ухаан заадаг сургуулиудад бүгдэнд нь багшилж болж байна. За мөн судалгаачийн шинжилгээний чиглэлээр яваад эрдэмтлийн ажилтан болёо гэх юм бол биологийн хүрээлэн, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэх бүх хүрээлэнгүүдэд ажиллах бүрэн боломжтой. За бүр эмийн одоо үйлдвэрт ч гэсэн мэргэжилтнээр ажиллах боломжтой юм. Сонголтоос хамаарат та одоо өөрийнхөө сонирхол хүслээс хамаарат их хөрвөх чадвартай мэргэжил. Өөрийнхөө хүссэн тал руугаа л явна гэсэн үг шүү дээ. Тийм яриасаа гол нь та аль чиглэлээр сурах вэ гэдгийг өөрөө чиглүүлчихвэл аль нь ч боломжтой. Тэгвэл багш энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ ямар хувь төгсөөд ажлын байранд гарахад одоо хэдэн хувийг эзэлж байгаа ажлын байранд одоо гарсан төгсөгчтэй үед? За одоо анх 2005 оноос хойш 17 дахь жилдээ манайх 620 орчим төгсөгч төгсөөд байна. Тэгэхээр 2021 оны судалгаагаар нийт төгсөгчд 90 орчим хүн яг мэргэжлээр ажиллаж исэн. За ялангуяа одоо сүүлд энэ одоо эрүүл Монгол хөтөлбөр хэрэгжээд гепатитын B, C вирусын шинжилгээч гэдэг юм уу. За эсвэл ковидын одоо цар тахалтай холбоотойгоор молекуляр биологийн шинжилгээ хийгээд ирсэнтэй холбоотой ажлын байрны эрэлт хэрэгцээ маш ихсэн. Дээрээс нь манай мэргэжлийг ойлгох ойлголтоос өөр түвшинд ирж байна. Тэгэхээр одоо сүүлийн 2 жилд бол одоо би багш хүний хувьд бол шавнараасаа санал болгооч гэдэг ажлын байрны санал бол дарагдчихал байгаа. Тэгэхээр эрэлт хэрэгцээ их болсон байгаа л гэж бодож байна. Энэ мэргэжлийн маань одоо яг онцлог давуу тал нь яг юу судалт юм? Ямар одоо тэнд суралцаад ямар ур чадварыг эзэмшдэг юм бэ? За бие анагаах судлаач мэргэжилтэн бол ер нь бүх төрлийн судалгаа шинжилгээг хийх бүрэн чадамжтай. Тэрнээр дүгнэлт хийгээд одоо бие анагаахын шинжилгээ ухаан гэдэг нь өөрөө маш өргөн хүрээний ойлголттой тийм. Одоо манай бие анагаахын сургууль гэдэг нь үндсэн 16 тийм биш тийм. Тэр энэ бүх одоо суур салбарт одоо шинжилгээ ухаанууд руу салаалan хөгжиж судалгаа их боломжтой. Тэгээ ер нь бол таймлаад гэх юм бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд судалгаануудыг хийгээд за тэрнийхээ үр дүн практикт нэвтрүүлээд за шинэ нээлт хийх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, за тэгээд технологи дэвшүүлэх, хуучирсан технологиг илүү сайжруулах санал гаргах гэх юм уу тийм. Тэр энэ бүх туршилт судалгаатай холбоотой одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой одоо бүх чадамжийг эзэмших боломжтой гэсэн үг. Бие анагаах судлаач гэдэг мэргэжлийг маш өргөн хүрээний ойлголт учраас хүн болгонд ойлгомжтой нэг жишээ аваад жишээ нэрийг бодож байна. Тухайлх юм бол одоо сүүлийн 2 жил ковидын цар тахал одоо дэлхийд дахин гараад бидний амьдралын хэв маяг, ажлын хэв маяг нэлээд өөрчлөгдлөө. Тэр юунтай холбоотойгоор тайлбарлахад тухайлх юм бол тухайн вирусын дийдэлт гаралтай гэж бодоход вирусын шин чанар, өвмөц байдлыг нь судлаад ямар төрлийн вирус вэ, давтагдж гин үү, юу нь өөрчлөгдсөн бэ гэдгийг олж илрүүлж байгаа хүн бол бие анагаахын суурь шинжилгээ ухааны судлаачид байдаг.
За тэгээд илрүүлчлээ гэж бодоход тэрийг одоо онцлоод бид нар одоо жишээ нь төрөвчлэн тест аваад эмийн сангаас зүгээр аваад илрүүлчих чадчих шүү дээ. Тэгвэл энэ орон яаж онцлдог вэ гэдэг онлын үндсийг нь бас гаргаад энэ онцлоор бүтээж байгаа мэргэжилтнүүд бас л бий байхыг судлаачид байдаг. За онцлоороо бүтээжлээ гэж бодоход тухайн үүсгэгчтэй зориулсан өвөрмөц вакцин үйлдвэрлэж шүү дээ. Тэгвэл энэ вакцин ямар өвөрмөц зэхтэй ингээд вакцин зориулж үйлдвэрлэх вэ гэдэг энэ вакцины үйлдвэрлэх технологиг боловсруулж байгаа хүмүүс бас л бий байхын судлаачид. За дээрэс нь тэгвэл тэрний тохирсон эмийн үйлдэл эмийн одоо эмгэг замыг судлаа. Одоо энэ эмийн үйлчлэлийн механизмыг судлыг бол дахиад байнгахтай бас холбогдно гэсэн. Тэгэхээр байнгахын мэргэжилтний хийх ажил бол маш их. Онцлог нь бас одоо юм дэлхийн түвшинд зэрэгцээ талах боломж олгодог юм сайхан мэргэжил байж байгаа. За манай сургуулийн хувьд манай байнгах судлаачдын хувьд ч гэсэн энэс хоцроогүй. Тухайлбал та бүхэн мэдчихэл байгаа хальтаа нөгөө шүлснээс ковидыг илрүүлэх онцлоор зохион бүтээсэн. Тэгэхээр энэ шүлснээс ковидыг илрүүлэх онцлоор зохион бүтээсэн баг болвол манай байнгахын сургуулийн багш нар байнгах судлаачдаас бүрдсэн юм баг байдаг. Тэгэхээр энэ онцлорыг одоо үйлдвэрлэлийн хэмжээнд гаргаад дотоодынхоо тодорхой хэрэгцээг хангаад явж байгаа. Тэгэхээр энэ бол бас байнгах судлаач мэргэжлээрээ бахархах одоо нэг жишээ. Тэгэхээр үүнтэй адилхан жишээнүүд маш олон байгаа хаа. За тэгэхээр хөшөө байнгах судлаач мэргэжлэр одоо нэлсийг гэж үзвэл ямар хичээлээр нэлсийн шалгалт өгөх вэ? За үндсэн шалгалт өгөх хичээл бол заавал өгөх хичээл бол химийн хичээл байж байгаа. За бас одоо дагалдах хичээлд нь биологи, математик, англи хэлний хичээлүүдийн аль өндөр оноотойгоо одоо бүртгүүлээд хийх боломжтой байж байгаа. Хэдэн жил суралцсан юм гэж байна? Нийтдээ байнгахын судлаачаар 5 жил суралцдаг. За ингээд эхний 2 жил бол мэдээ суурь шинжилгээ ухааны хичээлүүдийг үзнэ. 3 дугаар курсээсээ мэргэшээд эхэлдэг. Ингээд 5 дугаар курстэй мэргэжлийн одоо чиглэл сонирхож байгаа чиглэлийг техникийн профессор багш нартайгаа хамт дипломын ажил хийдэг. Тэгэхээр бүтэн одоо судалгааны ажлыг арга аргачлан баталгаас ахуулаад үр дүнгээ гарах хүртлээр бүтэн дипломын ажил хийж дуустдаг учраас төгсөхдөө л одоо нөгөө лабораторийн гардаг үйлдэлээ сурчаад одоо ажил дээр шууд гарахад бэлэн болоод төгсдөг гэж бол хэлэхээр боломжтой. Энэ мэргэжлийн маань одоо ингээд цаашид одоо өсөн дэвжих боломж юу гэдэг юм бол? За байнгах судлаач мэргэжилтэн маань бас л түрүү хэлсэнчлээ одоо өөрийнхөө хүсэл сонирхлоор аль чиглэлээр хөгжмөрөн гэдэг бүх төвшинл боломжтой. Боловсролын зэрэг ахуулах юм бол магистрийн, докторийн сургалтанд хамрагдаад зэрэгээ хамгаалж болно. За зэрэгээ хамгаалчих юм бол цаашаа шинжилгээ ухааны доктор, профессорын эдмийн зөвлөлд авах боломжтой. За яг эмнэлэг дээр суурлаад лаборатори одоо эмнэлзүүд ажиллаж байгаа мэрэг судлаачид маань ахлах зэрэгээ, тэргүүлэх зэрэгээ, зөвлөх зэрэгээ авах боломж нэгдчихсэн. Одоогоор бол 20 гаруй судлаачид маань зөв ахлах зэрэгээ авчихсан явж байгаа. За дахиад удирдлагын чиглэлээр хөгжүүлээд явах юм бол лабораторийн мэргэжилтнээс ахуулаад лабораторийн эрхлэлтэгч, тасгийн эрхлэлтэгч, албаны дарга, захирал гэдэг одоо боломжит бүх ажлын байран дээр дэвшээ ажиллах боломжтой байж байгаа. Одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуульд одоо яг энэ биоанаа судлаач мэргэжлэр нэлээд орчлоо гэж бодъё л да тий. Тэгэхэд одоо ингээд ер нь бол судалгаагаа хийх орчин нөхцөл нь хэрэг бүрдсэн байх уу? Хуучин болоод бид нар техникийн дээрээ судалгаанууд хийгддэг байсан. Одоо манай сургуулийн захиргаанаас бас байнгахын салбарыг хөгжлийг сайн дэмжиж өгч байна. 2021 онд байнгахын хүрээлэн байгуулагдсан. Тэр байнгахын хүрээлэнгийн секторууд маань хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор одоо суйрлуулагдсан. Хамгийн сүүлийн үеийн багцнуудыг авч өгч байна. Дээрээс нь судлаач оюутнуудаа судалгаа хийх тодорхой хэмжээний төсөв гаргаж өгч байна. Тэгэхээр үүнийхээ тусламжтайгаар техникүүд маань, хүрээлэнгүүд маань, дээрээс нь оюутнууд маань ч гэсэн гартаа ажил хийх. Тэн дээр одоо суугаад өөрсдийнхөө туршилтыг хийх боломж бүрдсэн. За подкастын төгсгөл тогшоо нийт одоо 12 дугаар ингээд төгсөж байгаа сурагчтай зориулж та үг хэлж байна. За тэгэхээр саяны одоо бид хоёрын ярилцлагыг сонссон эсэгчд маань яагаад би ямар судлаач болох вэ? Би болъё гэдэг хангалттай шалтгаан олсон бахаа гэж би бодож байна. Тэгэхээр түрүүнд тавтаад хэлснийгээ жоохон таймлаад хэлэх юм бол мэдээж судалгаа хийх, ажиллах талбар маш өргөн хүрээний юм байна. За дээрэс нь ажлын байрны эрэлт хэрэгцээ маш ихссэн юм байна тийм. Дээрэс нь одоо хүртэл 600 орчимд төгсөж байгаа юм байна гэдэг нь тухайн хэрэгцээ их байгаа тийм мэргэжилтэн дутуу байгаа юм гэдгийг шууд харагдаж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо байнгах судлаачаар төгсөөд одоо элсээд ороод төгсчлөө гэж бодоход одоо тухайн мэргэжлийн хувьд орон зайгаа олох боломж, дээрэс нь карьерийн өв төвших боломж нь бол
нээлттэй, дээрээс нь төдий хэмжээний их боломж байгаа гэсэн. Тэгэхээр одоо шинэ залуучуудаа манай салбарт эсэж ороод хамтдаа ингээд хөгжүүлэх болон илүү их хөгжүүлэх байхаа гэж бодож байна.